Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ээлжид подкастаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэгт орчныг хэрхэн бүрдүүлэх вэ талаар ярилцахаар одоо бэлэн болоод байна. За яагаад одоо энэ сэдвийг сонгосон гэхээр хөгжлийн нийгэмд байгаа нийт хүн ам дотор бас өөрөмц тусгай хэрэгцээд хүмүүс байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүстээ бид нэр ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор дэмжлэгт орчны талаар өнөөдөр ярилцах болно. За өнөөдрийн дугаараар орчны эрүүл нөлөөллийн үнэлгээний албаны дарга Нямсар миний би тус албаны эрдэм шинжилгээний ажилтан Жавхлан за мөн их нар нартай ярилцах бэлэн болоод байна. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэмжлэгт орчныг бүрдүүлэх за ерөөдөө юм олон улсад ямар жишг байдгийг сайн туршлагатай энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг энэ талаар ярьж өгөөч. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэх талаар олон улсын хэмжээнд болохоор за нэгдсэн үндэсний байгууллагын за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зарим удирдамжуудад одоо тусгасан байдаг. Нэгдүгээрт за материалын орчныг бүрдүүлэх за энэ нь болохоор одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэвийн саадгүй одоо үргэлжлүүлэн явуулахад чиглэсэн байдаг. За тэгээд хоёрдугаарт болохоор харилцаа холбоо буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцахад одоо саад бэрхшээлгүй байх. За гуравдугаарт болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо гадуурхахгүй байх, ялгарлан гадуурхахгүй байх. Иймэрхүү гурван зүйлийг одоо тусгасан байдаг. Тухайлбал одоо энэ дээр олон улсад яг энэ гурван төрлийн одоо харилцаа тэгээд нийгмийн оролцоог тэгээ мөн одоо яг бие махбодын онцлогтон тохирсон материалын орчныг бүрдүүлэх юм ба шүү дээ. Тэгээ энэ дээр тухайлбал яг ямар одоо объектууд барилга байгууламж дээр ямар шаардлагуудыг илүү тооромжилж анхаарч үздэг юм бол барилга байгууламж нийтийн эзэмшлийн талбайг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо ээлтэй хүртээмжтэй байх тал дээр анхаарна. За тэгээд олон улсад ялгаатай юм гэх юм бол манай улсад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлцдэг. За тэгээд гол нь тэр бүрдүүлсэн орчноо хангах засвар үйлчилгээ тэр юмнууд дээр хэвийн үйл ажиллагаанд одоо хангах тал дээр маш тутмаг байдаг. За мөн нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй болгох. За мэдээллийг за брайль тэмдэглэгээ дохионы хэл зэрэг одоо зэрэгээр одоо бүх хүмүүст хүртээмжтэй байлгах шаардлагатай. За нэмж дурдахад за нийт хүн ам одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ойлголт мэдлэгтэй байснаар за тэдгэр хүмүүсийг илүү ойлгох за хүлээн зөвшөөрөх соёлыг одоо суулгахад тусалдаг. Тэгэхээр ерөнхийдөө ач холбогдолтой юм байна те. Ерөнхийдөө мэдээллийн ил бод байдал, нийгэмдх оролцоо, дээрэс нь ерөнхийдөө тэднийг одоо тулгымцсан асуудлыг илүү таних, ойлгох, мэдрэх те хүлээн зөвшөөрөх талын юмнууд бол олон улсад маш сайхан юм жишг бол байд юм байна. За тэгэхээр яг манай Монгол улсын хувьд одоо яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан ямар эмэрхцэн орчин стандарт баримтлагдгийг тийм энэ талаар манай Жавхлан. МНС 6055/2009 буюу одоо иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага гэх стандартыг одоо Монгол улсын бүх барилга байгууламжид одоо төлөвлөж одоо мөрдөж ажилладаг. За тэгэхээр энэ стандартад яг ямар үзүүлэлтийг илүү ингээд нормчж өгсөн байдгийг тийм яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй тэгээд дэмжлэгт орчныг ямар одоо үзүүлэлтээр нормжсон байдаг. За энэхүү стандартад бүх төрлийн барилга байгууламжийн орц, гарц болон налуу зам, цахилгаан шат, тэгээ энгийн шат, одоо ариун цэврийн өрөө зэргийг одоо нормжиж тусгасан байдаг. За барилгын орц, өрөө тасалгааны хаалга нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зорчход зориулж босгохгүй байна. Тэгээ мөн налуу зам болон бусад шаардлагатай зүйлсээ томилсон байх шаардлагатай. Түүнээс гадна хаалганы бариул нь одоо мөн адил тодорхой стандарттай байд юм байна. Тэгээ бариулын гадаргуу нь одоо гар хүрэхэд дэвтэй, гарын хуруу буюу одоо шууны хөдөлгөөнөөр хөнгөн онгоодог. За орох, гарах хаалганы хавцыг өөр өнгүүдээр ялгаж өгнө. За түрүү хэлсэн тийм ерөнхийдөө ингээд орц харснаас гадна юм налуу замны талаар ярьсан тийм. Налуу зам нь ер нь ямар ач холбогдолтой юм тэгээд стандарттай ямар байхаар нормжсон байдаг. За аливаа зам одоо гүүр гарц зэрэгт ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн аюулгүй явах нөхцлөөр одоо тодорхой хэмжээнд хангагдсан байх ёстой. За тухайлбал арилга одоо барилга байгууламж орж гарахад тэрэгцэртэй хүн зориулсан одоо налуу замтай байдаг. За энэхүү налуу замын өргөн нь одоо зорчих замын гарцын үндсэн хэмжээтэй нь одоо уялдсан зөгцсөн байдаг. За эхлэл болон төгсгөл хэсэгт нь одоо тодорхой хэмжээний тэгш талбайг төлөвлөсөн байх ёстой бөгөөд одоо налуу замын чиглэл өөрчлөгдөх тохиолдолд тэгш талбай өргөн нь одоо тэрэгцэр эргэх боломжтой байх ёстой. За налуу зам нь үүнээс гадна хоёр талаараа одоо хамгаалалт бүхий бариултай байдаг. За бариулын төгсгөл хэсгийг нь одоо баг зэрэг илүү гаргаад үзүүр хэсгийг нь ямар нэгэн бэртэл гэмтлээс сэргийлэх үүднээс одоо мохоо болгох нь тохиромжтой гэж үздэг. Тэрэгцэртэй иргэнд зориулсан одоо
налуу зам аюулгүй зорчих те ингээ орж гарах юуг нь бол илүү их аюулгүй байдлаар төлөвлөсөн байдаг юм те. За мөн түрүүн хэлсэндээ шат энгийн болон цахилгаан шат нь өөрөө ямар стандарттай байх хэрэгтэй. За барилга байгууламжийн гадна болон дотор шат нь хагарч зуурсан ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй бол одоо хүн унаж бэртэх эрсдэлтэй байдаг. За тэгээд тийм учраас шат нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аюулгүй зорчход туслах үүднээс бүрэн бүтэн хагарч зураагүй одоо жигд тэгш хадгалгаатай байх хэрэгтэй гэж үздэг. За шатны хоёр хажуу талыг одоо бариулаар тоноглох хэрэгтэй бөгөөд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд шат эхэлж байна, дуусч байна гэдгийг одоо анхааруулах зорилгоор эхний болон төгсгөлийн гишгүүрүүдийг одоо бусад гишгүүрүүдээс ялгахдаггүй одоо базар гадаргуутай тод өнгөөр тэмдэглэж өгөх ёстой. За мөн давхрын тоог ялгах зорилгоор эргэлт бүрийнх нь одоо шатны бариул дээр нь braille тэмдэглэгээ болно. Эсвэл кирилл тоог тавуулгаж анхааруулах бичиглэл хийвэл тохиромжтой гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө нэг олон давхрын орон сууцнууд тий үйлчлэгийн төвүүдэд одоо тийш шатаар зорчход одоо юу гэдэг яг юм тэмдэглээ байвал илүү их одоо хүн орон зай баримжаа тэгээд хэдэн давхарт явж байгаа мэдэх юм байна тий. За өөр нэмэлтээр одоо шатан дээр бол юм байх хэрэгтэй юм байна. Өөр хонгил гарцтай ерөнхийдөө ингээд гадаад орчинд ингээд зам хөндлөн гарах ч юм уу нийтийн тээврээр үйлчлүүлэх ч юм уу тэр үед ингээд ямар шаардлагыг тавьдаг вэ? За хонгил бол нь одоо гарах замын өргөнөнд тэрэгцэртэй хүнийг зорчход зориул саадгүй байх нөхцөлөөр бас хангагдсан байх хэрэгтэй байдаг. За хэрвээ тэрэгцэртэй одоо 2 хүн зүрхөөр бол 1.8 м, нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол 1.2 м өргөнтэй байх нь тохиромжтой гэж нормчлсан байдаг. За гарцын хамгийн бага өргөн нь одоо хонгилын хөдөлгөөнийг хааж саад учруулахгүй байх ёстой. Түүнээс гадна хараагүй хүн явах одоо зөв чигээр тогтоохтон зориулж тод өнгөөр буцна одоо зурвас бүхий бүсийг тэмдэглэж өгөх ёстой байдаг. За тэгэхээр энэ 2009 оны стандартууд бол ерөнхийдөө цахилгаан шат, за хонгил, налуу зам, аливаа барилга байгууламжийн тий орох гарах хаалга нь ямар байх ёстой, яавал аюулгүй байх ёстой ингээд нормчлсан байгаа юм тий. За нэмээд одоо хамгийн чухал одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо гар угаах, бие засах гэдэг одоо бүх хэрэгцээг хангахгүйц ариун цэрийн өрөө нь ямар шаардлагыг одоо хангасан байх ёстой юм тий. Энэ дээр юуг анхааруул илүү тохиромжтой байдаг вэ? За албан байгууллага болон үйлчлэгээний газрууд нь за хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй одоо тасалгаатай байна. Тэгээд бүр боломжтой бол тасалгаа биш бүр ингээд тусдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 0-той байна. За тэгээд энэ 0-ын хаалга нь төвчлөрөөр онгод юм уу эсвэл автоматар онгодог тийм хаалгаар тоноглосон байх хэвээр. За тэгээд мөн тэрэгцэртэй хүн одоо тэр ариун цэрийн өрөөнд ороод бүрэн одоо бүтэн эргэх боломжтой. За орж гарахад ямар ч саадгүй. За тэгээд жорлонд одоо шилжин суухад ямар ч одоо саад бэрхшээлгүй байх хэрэгтэй. За тэгээд энийг нь хангахын тулд одоо бариултай байх хэвээр. За тэгээд хангалттай том хэмжээний зайтай байх хэвээр. За тэгээд мөн эрэгтэй эмэгтэй гэж одоо хүүсээр тусгаарласан бол за хүүсийн тэмдэглэг нь одоо харагдахгүй. За тэгээд яг өнгөөр ялгасан. За тэгээд товоолгон гарч ирсэн байвал илүү өөр тохиромжтой гэж үзэж байна. За тэгээд мөн эрэгтэй эмэгтэй 0-ийн өрөөг одоо ариун цэрийн өрөөг одоо хамтд нь байрлуулахгүй байх хэрэгтэй. Маш нарийн бас юм шаардлагууд байд юм байна. Ерөнхийдөө хамгийн гол нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь одоо нийтийн үйлчлэгээний төвөөр үйлчлүүлж яхад таних тэмдэг нь чухал юм байна те. Яг энэ тусгай хэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өрөө байна гэдэг таниад орлоо. За оронгууд ариун цэрийн өрөөнд дотроо өрөө тэрэгцэртэй иргэнийг ч юм уу чөлөөтэй ингээд эргэх боломжоор хангагдсан. За мөн одоо яг нэмэлтээр нөгөө төршлөг те дэмжлэг тийм орчин бүх байруул бүх зүйл нь ерөөхдөө ингээд тоноглогдсон байгаа боломжтой байдаг юм тий. За мөн одоо өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орчны ямар хүчин зүйлүүд байдаг вэ? Ямар байвал илүү аюулгүй ээлтэй орчин бүртгэд? За мөн нийтийн эзэмшлийн талбай одоо гудамж, барилга байгууламжийн гадаах талбайг одоо ногоон байгууламж төгчүүлснээр, ногоон байгууламж ихтэй төгчүүлснээр за дуу чимээ буурна, за тоосчл буурна, за мөн хүмүүсийн одоо сэтгэл санааны байдал тайван байна. За тэгэхээр ерөнхийдөө бид нэг барилга байгууламж нь ямар байх хэвээр юм, ногоон байгууламж нь ямар байх хэвээр, гудамж талбай нь ямар байх хэвээр юм ерөнхийдөө илүү материалын орчин талын зүйлийг ингээд байх хэвээр шаардлагуудыг ялцлаа тий. За энэ дээр нэмээд одоо хөтөлбөрийн ихэнд ярьж ирсэн шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн хүртээмжтэй байдал, мэдээлэл харилцааны хүртээмжтэй байдлыг одоо бүрдүүлэх чухал байдгаа гэх тий. Тэгэхээр энэ дээр яг эдгээр одоо хүмүүст зориулсан одоо хүртээмжтэй харилцааг яаж бий болгох ёстой вэ? За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй харилцааг бий болгохын тулд одоо үүн дээр одоо технологийн дэвшлүүд орж ирж байгаа.
За жишээ нь одоо компьютерийн дэлгэцэгт дээрх одоо текст мэдээллийг дуу аваагаар одоо унших тийм програм систем нэвтрүүлсэн байна тий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо техник технологи хэрэглэхэд одоо саадгүй болно. За ингэснээр мөн одоо хүмүүс хоорондоо харилцахаас гадна одоо тий энэ цахим орчноор бас бие биентэйгээ харилцахад илүү хэлбэр амар болно. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд техник технологийн дэвшилтэй холбоотой одоо технологиор хоорондоо холбогдох, цахимаар холбогдох зүйлээр ямар нэгэн байдлаар зохицуулалт байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон нийтийн одоо үйлчлэгээний юм газраар үйлчлүүлэхэд тэнд ингээд заавар бүхий юм одоо мэдээллийн самбар ч юм уу тэрийг одоо яаж гарч тайнах вэ? Энэ тал дээр юм заавар. Мэдээллийн самбар нь том үсэг ойлгогдох фонттой байх хэрэгтэй. За энэ өндөр настай хүмүүс болон харааны бэрхшээлтэй хүмүүс одоо харахад саадгүй байна гэсэн үг. Гадаад иргэд одоо ойлгохдохуйц одоо тийм зургийн тэмдэглэгээтэй байх хэрэгтэй. Үйлчлэгээний байгууллагууд ажилчдаа бас сурах хэрэгтэй. За энэ нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн зөв зохистой харьцах. За тэгээ боломжтой бол одоо төхөөний хэл сургах хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудад яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн хэрэгслийг ерөнхийдөө ямар байдлаар аюулгүй, ээлтэй зохион байгуулахаар одоо төлөвлөсөн байдаг вэ? За 20 ба түүнээс дээш хүмүүс зориулсан нийтийн тээврийн хэрэгсэл нь 10-аас доошгүй хувь нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байх хэвээр. За тэгээ мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудлууд байршуулах хэрэгтэй. Орох гарах хаалганы одоо зам нь одоо налуу тэрэгцэртэй хүмүүс саадгүй орж гарах хэрэгтэй. Мэдээлэл нь одоо хүртээмжтэй байх хэрэгтэй. За үүнд нь болохоор braille тэмдэглэгээ, дууд зарлал, за тэгээ дийлэгч юм уу самраар одоо зогсоол буудлуудын талаар одоо мэдээллийг хүргэх хэрэгтэй. Нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлж явах зарчиж байгаа явцад аливаа мэдээлэл нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хүн нэг бүрийн өргөмж одоо онцлог хэрэгцээнд нийцсэн тийм ерөөхдөө дижитал цахим хэлбэрээр тэнд одоо дараагийн зогсоол зорчиж байгаа газрын хэсгийн мэдээлэл явах. За мөн одоо дуут зарлал, за мөн braille тэмдэглэгээгээр ерөөхдөө олон төрлийн одоо мэдээллийн хэрэгслийг нэгэн зэрэг ашиглах нь үнэхээр одоо зөв сонголт гэж бодож байна. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай суудлыг гаргаж өгөх нь одоо илүү тав тухтай үйлчлүүлэх боломжоор нь хангаж байна гэж үзэж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаард орж маш хэрэгцээтэй мэдээлэл хүргэсэн та хоёртаа баярлалаа. Тэгээд нэмж хэлэх зүйл байна уу? За баярлалаа. Өнөөдрийн дугаарт оролцсондоо баяртай байна. Хэдүүлээ маш чухал сэдвийн талаар өнөөдөр ярилцлаа. За жижиг өөрчлөлтүүд нь одоо хүн бүрт одоо ээлтэй орчинг бүрдүүлж чадна. За тэгэхээр бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, байгууллагууд одоо бүгдээрээ хамтарч одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо ээлтэй хүртээмжтэй орчинг бүгдээрээ хамтдаа бүрдүүлцгээе. Хүн бүрт эрүүл аюулгүй орчинд бүрдүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хэрэгцээг нь хангаж ажиллацгаая.